48 цаг кино наадам Монголд 2010 оноос тасралтгүй 5 жил зохиогдож байгаа наадам. Энэ жил 6 дахь нь. Монгол улсын өнцөг улам бүрээс уран бүтээлч сонирхогчдод хүрэлцэн ирж 48 цагийн дотор хамгийн сайн богино хэмжээний кино хийх төлөө ур ухаанаа шавхан өрсөлдөх боломжтой бөгөөд тэрүүн байрт орсон бүтээл нь Америк нэгдсэн улс Холливуудад очиж шагналаа гардан авахаас дэлхийн шилдэг кинонуудтай өрсөлдөх боломж нээлттэй байдгаараа ач холбогдолтой цар хүрээн улам өргөцсөөр байгаа кино наадам юм. Уг кино наадмыг Globe International төрийн бус байгууллага болон ноён намсрын цогт баярнаар жил бүр 9-10 дугаар сард зохион байгуулдаг уламжлалтай. Олон улсад Монголын кино уран бүтээлчд туршлага судлахаа суралцах боломж нэгдэж байгаагаараа энэхүү кино наадмын давуу тал оршиж байгаа юм. Анхны кино наадамд хоролд орж найруулагчийн бүтээл Dream буюу зүүд кино Монголд төрүүлж дэлхийн бүтээлүүдтэй өрсөлдөх хэрэгтэй болсон бөгөөд олон улсын бүтээлүүд дундаас Канны кино наадамд нээлтийн кино үзүүрт орох эрхийг авч байсан удаатай. Харин өнгөрсөн 2014 оны 48 цаг кино наадам нь маш онцлогтой зохион байгуулагдсан юм. Учир нь анх удаа энэхүү наадам нь Гран При болон бусад номинацуудад дурсгалын цомтой болсон явдал нь кино бүтээгчдэд сонирхолтой шин санаа, уран бүтээл туйрвж уралдахад урам өгч сэтэлжүүлж өгсөн юм аа. 2014 оны 48 цаг кино наадамд маш олон кино баг бүтээлүүдээр өрсөлдөж, найруулагч зураглаач Бямжовын Батэрдний Дэгжнүүд багийн бүтээл, үндэс кино шилдэг зураглаач, шилдэг жүжигчин гэсэн шагналын эзэн болсноор Гран При буюу шилдэг бүтээлийн эзэн болсон юм. Тус киноны гол дүрүүдэд Ануужин, Бэгд сүрэн, Баттүр нар тоглож, зохиолчоор Насан жаргал, Мегмар сүрэн, зураглаачаар Батэрдэн, Зоол жаргал, хөгжмийн зохиолчоор Түмэн наст, эвлүүлэгчээр Энх бол, нүүр хувирагчаар Одон чимэг, компьютер графикаар Ууган баяр, харин зөвлөхөөр Батцыя, Сүхбаатар нар ажилласан юм аа. Шилдэг бүтээл үндэс кино Америк нэгдсэн улсын Лос Анжелес хот TCL кино театрт дэлхийн бусад орнуудын шилдэг бүтээлүүдтэй өрсөлдөх хэрэгтэй болсноор дараагийн нэгэн том шатыг давах болсон юм. 2015 оны 2 дугаар сарын 27-ноос 3 дугаар сарын 3 хүртэл Америк нэгдсэн улсын Лос Анжелес хот TCL Chance кино театрт 48 цаг кино наадам зохион байгуулагдсан юм. Наадмын өмнө олон улсын кино бүтээгчдийн нэгдэн чуулж танилцах өдрөлийг зохион байгуулсан бөгөөд 48 цаг кино наадмыг санаачлагч эрхэм Марк Руберт бүх уран бүтээлчдэд дотноор халуун баярыг хүргэж мэндчлэгээ хүргэсэн юм. Тухайн кино наадамд 130-аад хотын залуу уран бүтээлчид оролцсноос Голланд, Францын кино бүтээлчид онц сайн оролцсон юм. Мөн Америк нэгдсэн улс, Япон, Монгол, Азийн бусад орнууд, Латин Америкийн бүтээлүүд их хүчтэй өрсөлдөгчд байсан юм аа. Кино наадмын үзлэгүүд дуусч шилдэгэн шилдэгүүдэд тодруулах мөч хаяан дэрлээ. Монгол улсаас шалгарсан Дэгжнүүд студийн үндэс нэртэй кино уран бүтээл, олон орны шилдэг бүтээлүүд дундаас шилдэг жүжиглэлт хүүгэл буюу шилдэг жүжигчин гэсэн шагналын эзэн болсон нь Монголын кино бүтээлүүд дундаас анх удаа тус наадмаас шагнал авч байгаа тохиолдол болсон юм аа. Is for best child actor, and the winner is the Mongolian team. KTIs. Congratulations. All right, you guys came a long way, huh? Needed 6 days to create this world. I'll take a third of that and give it a whirl. Наадам зохион байгуулагчид үндэс киноны гол дүрэн жүжигчин Ануужинг өндрөөр үнэлсэн бөгөөд анхны уулзсан уулзалтаас л танаа киноны бяцхан жүжигчин охин үнэхээр бидний сэтгэлийг хөдөлгөж байсан тухай ам уралдан ярьж байсан юм. Энэхүү шагнал дараагийн наадамд бидэнд боломж байгаа гэдгийг харуулж байгаа зүйл юм.
Америкийн нэгдсэн улсад Лос Анжелес хотноо зохион байгуулагдсан 48 цаг олон улсын кино наадмын Grand Champion буюу шилдэг бүтээлээр Голландын Роттердамын кино бүтээгчдийн This Dirty Words кино тодорсон юм. Тус киноны үзэгч шүүгчдээс өндөр үнэлгээ авсан бөгөөд жүжигчдийн тоглолт, зураг авалт, кино зохиол гээд бүх зүйлээрээ шилдэг нь байсан юм. This Dirty Words киног хэрхэн бүтээж буй сонирхолтой making видеоноос үзэгч та бүхэндээ сонирхуулъя. He covered her eyes with his hands. Oh my. It's gorgeous. Take a good look around, River. Beeldopname, camera lat. We zijn er 4.1, slide 21, take 2. Уг кинотой энд энц өрсөлдсөн бүтээл бол киноны эх орон Францын Le Coupe les Précises багийн Thibaut de Amar бүтээл байлаа. Тус баг нь Францын 5 хотод зохиогдсон 48 цаг кино наадамд төрүүлсэн төдийгүй үзэгчдийгч шүүгчдийгч хоёр угааж байсан юм. Quand je les vis, que l'amour n'était pas parti. Et moi, je suis perdu, errant dans l'inconnu. Guide-moi, dame de lumière. 48 цаг олон улсын кино наадамд оролцсон олон улсын кино уран бүтээлчдийн сэтгэлдлийг үзэгч та бүхэндээ хүргэе. 48 цаг олон улсын кино наадам 2001 оноос өнөөдрийг хүртэл амжилттай зохион байгуулагдж байгаад их баяртай байна. Жилээс жилдээ цар хүрээн улам өргөжж тэлж уран бүтээлчдийн кино улам сайжирч байгаадаа хувийн зүгээс их баярлаж бахархаж байдаг. Энэ жилийн хувьд Монголоос ирсэн кино бүтээгчдийг амжилттай оролцох болов гэсэн таамаг байна. Кино зохиол, хийц, утга санааны хувьд их өвөрмөц байж чадсан. Миний сэтгэлийг бол их хөдөлгсөн. Танай кино багийнханд амжилттай оролцож Grand Champion шагналыг авахыг хүсье. Сайн байна уу, бид Францын Монпелиерээс ирсэн уран бүтээлчд байна. Монголын үндэс киног үзсэн их таалагдсан. Гайхалтай кино байна лээ. Бид Японы Оскагаас ирсэн. Үнэхээр их аз жаргалтай байна. Олон улсын кино наадмын арга хэмжээ зохион байгуулалтын хувьд намайг үнэхээр шоконд оруулаад байна. Сэтгэл үнэхээр их өндөр байна. Өнөөдрийн арга хэмжээ маш сайхан болж байна. Бидний бүтээл This Dirty Words кино шилдэг бүтээл боллоо. Өрсөлдөөн бол их ширүүн байлаа. Миний хувьд сэтгэл үнэхээр хангалуун байна. This only took 2 days. Work on Monday's going to suck, but here's what gets me through. I know that I had a cool weekend then. You, the 11th hour doesn't mean the last minute. At that point, we're just beginning. At hour 46, we'll burn a DVD. Sit back, relax, the project's rendering. Yeah, it's still rendering. Орчин цагийн шинэ кино уран бүтээлчид цугласан кино наадам зохион байгуулалтын хувьд өндөр хэмжээнд байсан бөгөөд Холливуудын ододын гал боломж болсон Лос Анжелес хот. Тэр дундаа Оскарын шагнал гардуулах ёслол болдог Годок театр, түүний дэргэдэх Эрдэнэ түүхтэй TCL кино театрт 48 цаг кино наадам болсон нь мартагдашгүй нэгэн дурсамжуулан үлдээсэн юм. Энэ жилийн хувьд шинээр оролцогч багуудаа битүү морь адил тааварлшгүй байж өмнөх жилүүдэд оролцож туршлага хоримтлуулсан маш олон баг дахин оролцож байгаа нь өрсөлдөөн хэр хүчтэй болохыг илэрхийлж байна. Өмнөх жилүүдийн олон улсын амжилтыг давсан шилдэг бүтээлүүд төрж Монголоос дэлхийн дэлгэснээ гарч од болон гялалцахыг хүсэн өрөөе.
Globe International төв төрийн бус байгууллага Монголын үндэсний олон нийтийн телевиз Кино кафе хамтран үзүүлж байна. 48 цаг Монгол 2015 Бэсрэг киноны наадам 6 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Авхалж самбаа мэдлэг хүчээд ажиллан 48 цагийн дотор кино бүтээцгээе. Та кино хийх хүсэлтэй юу? Тэгвэл бид танд 48 цаг кино наадмаар бүтээлээ хийн том дэлгэцээр үзэх алтан боломжийг олгож байна. Манай бүртгэл 10 дугаар сарын 1-ний хүртэл үргэлжлэнэ. Та бүхэн 48 цаг Монгол 2015 Бэсрэг кино наадам бүртгүүлээрэй. Бүртгэлийг 9664 7260 9650 4044 9917 тэг 361 утсаар бүртгэж байна.